Улсын хяналтын хэлтсэн агарын бүхлийг бууруулах чиглэлээр гарсан эргэцийн актын бэлтгэд хяналт тавих чигүүрхтэй 453 улсын байцаагчид албан хаагчдын хүч дэмжлэгтэйгээр агарын чанарыг сайжруулах 154 хороо, 5 дахь компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, 10 хангамжийн бааз, 17 дундын агуулга, 390 орчим борлуулалтын цэгүүд, автоэрийн шалган нэвтрүүлэх 8 товчоо хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийж ажиллаж байна. Автоэрийн шалган нэвтрүүлэгт овчоогоор нэвтэрсэн 150,000 орчим тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, зөвшөөрлгүйгээр нэвтэрсэн 286 тонн түүхэн үрсийг 34 улсын байцаагчийн актаар хураан авч амгалан дулааны станцад төвлөрүүлэн ажиллалаа.